Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Аз ТV-ийн 3 бүсийн аврах шалгаруулалт тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион болгох гэж байна. Тэмцээний нээлт маргааш болно. Тэмцээнд эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай тамирчид оролцоно. Манай тамирчид Аз ТV-ийн 3 бүсэд харьяалагдах хүчрэг орнуудын шилдэг тамирчтай хамт оюун ухаанаас сорихоос гадна олон улсын чансаагаа нэмэгдүүлэх, цолны баалын болцол биелүүлэх, цаашлаад дэлхийн цомд оролцох эрхийг эх оронд авах давуу талтай юм а. За юун түрүүнд энэхүү тэмцээнийг Монгол улсад 6 жилийн дараа 2 дахь удаага зохион байгуулах жагаад Монголын шатрын холбооны хамт олон маш их баяртай байгаа. Энэхүү тэмцээний эрхийг бид нар 2022 оноос хойш хөөцөлдөж тэгээд тухайн жилдээ Азийн шатрын холбооны их хурлаар батлуулаад ингээд 2 жилийн дараа 3 жилийн дараа манай улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн Азийн 3 бүсийн аврах шалгаруулалт тэмцээнд маань нийт 7 орны тамирчид оролцож байгаа. Үүнд бол мэдээж Монгол улс маань багтсан. Тэгээд Азийн шилдэг орнуудаас бас шатрын их маструуд, олон улсын маструуд хүрэлцээж оролцож байгаа. Энэ дундаа Аз ТV-с одоо анх удаага төрсэн олон улсын шатрын их мастер цалтан хүндэт зочноор оролцож байна. Мөн түүнчлэн эрэгтэй одоо шатарчид дундаас маань тэмцээний чансаагаар тэргүүлэгч Сингапур улсын их мастер Тинжин Яо гэдэг одоо 2600 авсан юм хүчтэй өрсөлдөгч манай шатарчдаа одоо дэлхийн цомын эрхийн төлөө үзэлцгээр ирсэн байна. 2 жил тутам зохион байгуулдаг тэмцээн Монголд 2 дахь удаага болох гэж байна. 6 жилийн өмнө манай улс анх удаа уг тэмцээнийг эх орондоо хүлээн авч байсан. Тэмцээнд Монгол, Индонез, Сингапур, Малайз, Филиппин, Вьетнам, Гонконгийн 100 орчим тамирчин, манай улсаас 70 орчим тамирчин Азийн бүсийн шилдэгүүдтэй өрсөлдөнө. Энэ удаа бол манай шилдэг шатарчид оролцож байна. Мөн Филиппин, Индонез, Вьетнам зэрэг Сингапур бол дэлхийд шатарчид нь одоо мөн дээд лиг тоглодог өндөр зэрэглэлийн шатарчтай ийм одоо шатарчид ирж орж байна. Манайд одоо энэ тэмцээнийг зохион байгуулж байгаагаараа манай шатарчдын ур чадвар дээшлээс гадна манайх одоо олон улсын тэмцээнд манай өсч байгаа залуу шатарчид маш их юм суралцах боломжийг олгож байгаа ийм тэмцээн. Яагаад гэж юм гэхээр ийм тэмцээнүүд бол бид нэр оролцох эрх авах хүнд байдаг. Гадаад яваад оролцоход бол бас цоцох хэмжээний одоо санхүү эдийн засгийн одоо бэрхшээл өгдөг. Тиймээс өөрийнхөө оронд одоо энэ тэмцээнд өөрсдийнхөө одоо хүч чадварыг, өөрсдийнхөө одоо бэлтгэлийг одоо сайн тоглож чадах юм бол энэ тэмцээнээс манайхан амжилттай оролцож энэ тэмцээнээс өөрийнхөө орны болон өөрийнхөө нэр хүндийг өсгөж чадах ийм одоо сайхан тэмцээн болж байна. Монголд анх удаа ирлээ. Маш их баяртай байна. Анх удаа ийм хүүтэн оронд ирж байгаа минь энэ юм а. Гэхдээ ийм том тэмцээнд шүүгчээр оролцох болсон минь азтай хэрэг. Монголд ирээд сэтгэл их өндөр байна. Тэмцээн болох газар маш их таалагдлаа. Монгол тамирчид дэлхийн шилдэгүүдээс дуршлах судалж дэлхийн цомын эрхийг эх оронд авах боломжтойгоор онцлогтой байгаамаа. Тэмцээний нээлт маргааш Холидийн жигчд буудалд болно. Ирэх сарын 2-нд аваргууд тодорно.